За 2012 оноос 16 онд бол Увс аймагт 0-5 насны хүүхдийн тэмдэглэл өссөн. Аймаг улсын дунджаас бол өндөр байгаа. За 2017 оноос эхлээд бол бид бүхэн бол аймгийн застрын мөрөн хөлбөрт оруулаад аймгийн иргэдийн төлөөлөлтийн хурал, аймгийн застрын зөвлөлөө хурлаар оруулаад бид бүхэн бас хүүхдийн тэмдэглэл бууруулах тал дээр нэлээд арга хэмжээ авч байгаа. 2016 онд Увс аймагт 0-5 насны хүүхдийн энэ тэмдэглэл бол 55 тохиолдол байсан. За 2017 оны эхний 10 сарын байдлаар өнөөдрийн байдлаар 0-5 насны хүүхдийн тэмдэглэл бол 38 тохиолдолоор гарч Увс аймагт хүүхдийн тэмдэглэл бол үндсэндээ 30 тойр бол буурсан үр дүнтэй явж байна. За тэгээд 0-5 насны хүүхдийн тэмдэглэл дотор хамгийн одоо их тэмдэглэл нь хаана байна вэ гэдэг энэ бас судалгаа хийж үзсэн. За энэ дээр бид бүхэн ялангуяа нэгдүгээрт бол нэлхсэн тэмдэглэл энэ дутуу төрөлтэй холбоотой бага жинтэй хүүхдүүд дутуу төрөлтэй холбоотой асуудал бол хамгийн их тулгамдж байгаа. За хоёрдугаарт бол 0-5 насны хүүхдийн тэмдэглэлийн бас хоёр дахь шалтгаан бол ослогимтэл байгаа. За хөдөө орон нутагт бол хүүхдээ одоо автомашинд өртөөлөх, хөхөөрөө дарах гэх мэт одоо за нүүдэл суудал хийж явж байгаа суулгалт өвчнөр гэртээ эндэх энэ асуудлууд бол одоо ч байсаар байна. Гэтэ бид бүхэн бол эдний одоо энэ тэмдэглэлийн шалтгаан судалгааг хийсний үр дүнд бол 2017 онд ямар ч хүүхдийн тэмдэглэлээ бас зохимжоор бууруудаад л явж байна.